За энэ удаагийн номын байр нэлээд нүргэнтэй эхэлж байгаа юм байна тий. Ялангуяа жилээс жилд номын томчууд нэг нэгээрээ явж байна. Энэ жилийн хувьд нэрт орчуулагчгүй Акимова байхгүй. Гүр азарга маань өнөөдөр дэлхийн монголчуудтайгаа салхаас бүсгэлээ. Эм гонигтай бодуулсан, мөнх бүсийг бодуулсан, мөнх бүтээлийг бодуулсан тийм өдрүүд болж байна да. Өдрүүдийн хувьд бол үндэснээрээ ингэж одоо тэр хүнд зол бичих гэж те тэр хүний тухай дурсах гэж бидний үг дутчихсан шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн өөрөө үгийн урлагийн мастер байсан. Одоо хэн түүнийг одоо орлох вэ? Дараагийн залуу үеийн хаана тэр үгийг эрхэмлдэг, үгээр тоглодог, үгээр нааддаг, үгийн гайхамшигыг бүтээх. Аавын олон өрсийг алдар хүн дивиж явах болтугай. Амьгүй болсон тэр хүмүүсийг мөнхийн дурсгал бүвэлж явах болтугай гэсэн шүлгийн мөр байдгийг. Тэр одоо санагдаж болох юм. Манай бүр азар чин сайхан яруу найрагч дууны үгийн маш том зохиогч байлаа. За яг энэ үгд нь сайхан юм байж сайхан юм аль тэр гэхүү дээр нь хүм болгон одоо бас тийм амар заяадгүй сайхан хүн чанартай сайхан цагаан сэтгэлтэй жинхэнэ говийн бор харахгүй явсан юм аа. Бид нар бол одоо яруу найрагчийн хувьд ойр дотн өөрийнхөө дуртай тэр яруу найргийн тулд тухайлбал ерөөсөн хэн нь юу бичиж байгаагаа үзэж ёстой үзэж тарна гэдэг болдог. Тэр болор цомын бол одоо байнгат бэлэн уяатай байдаг. Мороор ярих юм бол үзүүр түрүүгээр л дахиад ийм хүн явсан юм аа. Тэгээд сайхан хүн хүний сайн эхлээд явдаг гэдгийг үнэн чинь байлгүй дээ гэж одоо ингээд авьяастай сайхан хүмүүс цувраад босхот нь бодогдож байх юм. Тэгэхээр бүр азар маань ч гэсэн бас тийм л бодол төрүүлж байна. Бурханы орондоо одоо амар тайван орших болтугай гэж ахам хэлмээр байна да. Өөрөө их олон залуусын зүрх сэтгэлд их нандин үг шимсэн. Би ерөнхий улс хурлын сургууль төгсөж байгаа үед өөрөө ахаа тэр нэг залуу цаг үе залуучууд гэдэг нэвтрүүлгийг одоо 80-аад оны төгсгөл үе шүү дээ. Тэр нэвтрүүлгийг хүлээж үздэг байсан. Тэр нэвтрүүлгийн хөтлөгчөөр бүрээ ажилласан. Яавал энэ хүн шиг чөлөөтэй санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах вэ? Яавал ингэж асуудлыг ингэж сайхан уянгадаг бөгөөд гүн илэрхийлж зөвхөн гаргаж ирж чадах вэ гэж боддог байлаа. Тэр үед чинь 80-ад он чинь бас тийм нээлттэй үе шүү дээ. Хүүхдүүд одоо адилхан чөлөөтэй ярьж чаддаггүй байсан. Тэгээ сүүл танилцсан одоо ойр дотн байсан яг оюунлаг хүний үдээсэн мөрөх тод юм да. Тэгээд энэ Монголын ард түмэнд эдгээр бий байхгүй ч гэсэн тэр хүний үдээсэн ой санамж гэрэлгийг мөнгөд байх болно гэж бодож байна. Монголын яруу найргийн гэрэлт тодод Шагдар сүрэнгийн гүр азрах маань бол Дорногов аймгийн Алтан ширээс өмнө төрсэн. Монголын одоо жүжиг, түүх, кино яруу найраг дууны салбарт бол үнэлж оршихуй том үйлдэлсэн. Тийм сайхан яруу найрагч. Хэдий биеийг хурааж те лагшин дүрсийг хураасан ч гэсэндээ үеийн үед Монголын ард түмэнд хийсэн бүтээлүүд нь цаг мөнхөд ихшгэлж байх. Тийм хүн гэж өөрөө боддгоо. Бас энэ сайхан яруу найргийн ертөнцид танилцж хамтдаа бас хөдөө орнуудад явж нэвтрүүлэгт хамт оролцож үнэтэй сургаалуудын сэтгэл дотроо хадгалж явсандаа өөр талархдаг. Хамгийн сүүлд бас нэг 10 жилийн ерөнхий боловсролын сургууль дээр яриа ихэд хамтарч яриа хийж таарсан. Тэгээ ахыхаа дугуй эдэ наадам гэдэг яруу найргийн анхны номон дээр нь
гар усыг зураад авч үлдсэн. Тэрэндээ бас талархаж байна. 100 намар үзээрэй гэд. Ахын маань Шүлэг Аруу найраг Монголын ард түмэнд 100 жилээр, мянган жилээр, сая жилээр тэгэл тэрбум жилээр аманд нүглэх тохиолдгоо гэдгээр л төшөөлмөр байна. Гүр азар гэдэг хүн чи одоо ямар хүн болгоны сэтгэлд хүрч чадсан агуу гайхамшигтай тийм хүн байсан бэ гэж одоо бид нар ойрын өдрүүдэд харж байна. Хүн болгонд гүр ахыг манд сайхан дурсамж, сайхан яриа, эрг сэтгэл, тийм гүн сэтгэл үлдээж чадсан тийм одоо гайхалтай хүн юм байна. Ийм хүнийг бол монголчууд нөө хүний хайлан гэж ярьдаг шүү дээ. Хүний хайлан гэж ярьдаг. Яг л тийм хүн байсан. Тэгээ хүн болгонд ийм чанар бол байдгүй шүү дээ. Хүүхчрэг чим шиг те гинэн мөрөөдөмтгий тэгээ бүх юмнаас дандаа тийм сайн сайхан талыг нь заавал олж хардаг. Би гүр ахыг ер нь ямар нэгэн муу юм яриад хүн муулж ахыг бол ер нь сонсож байгаагүй. Хизээ сонсож байгаагүй. Тэгэхээр ер нь тэгдэггүй юм баха. За яг нэг тиймэрхүү юм ярих гэвэл тэгтээ тэр чинь тийм шүү гэж заавал нөгөө талаас нь ярьж чаддаг. Тийм гоё хүн байсан. Тэгээд гоё хүн байх. Тэгээ хүн чинь ингээд хүний сэтгэл зүрхэнд гоёороо үлдэн. Дээрээс нь бүтээсэн бүтээл, шүлгэн дуун, бүтээл нь мөнхөд үлдэн. Тэгээд энэ бол Монголын оюуны санд, Монголын номын ертөнцид өөрийн баларшгүй мөрөө сэлсэн ийм одоо өөрийн гисэн бат бих орон зайтай юм хүнтэй. Тэгээд хэдийгээр явсан ч гэсэн тэр бүтээл нь одоо мөнхөд өөрийг оруулж үлдэх учраас асар гонигтай ч гэсэн те бас үнэхээр олон хүн бас бахархал төрүүлж байна те. Тэгээд нэг асар том гоник гэхээсээ илүү ямар гоё юм бүтээсэн юм бэ? Хүн болгон бүтээсэн бүтээлийн өнгөрснийхэн дараа гаргаад тавьчихаар ямар мундаг хүн байсан юм бэ гэдэг юм биш үү хүн чинь. Тэгэл ер нь хүн чинь өнгөрснийхэн дараа илүү их үнэлээд байдаг. Амьдны энэ гоё үгээ хэлэхгүй яасан бэ гэдэг. Хүн болгон тэгж чаддгүй юм байна. Гүр азар гэдэг юм гайхалтай оюуны уурхай үеийг те ийм хүний сайхан сэтгэлийн хайлан бид нар өнөөдөр хүндлээ. Тэгээд надад бол зөвхөн сайн сайхнаар л дурсагддаг. Өвгөн шуу шиг тийм өвхлийн өмнө гудаагаагүй, бүхийгөөгүй, гуниглаагүй тийм нэг тийм сайхан нэмсгэлсээр байгаа л тэгэл ингээл гоё шүлгээ үлдээгээл баяртай ахны явлаа гэл явчих шиг л нэг юм гоё гигийн дурсамж надад байна. Гүр ахтай би бас олон жилийн өмнө танил байсан. Одоо хүмүүс ер нь талигаач болчхоор нь чухам зүгээр ах トゥ байснаа гайхаад хам тахуулсан зураг хөргөө тавиал ингээд явдгийм байлээ. Би бас ийм юмд дургу гүр ах хөтөр гимгүү сайхан ах トゥ гийн харилцаатай таарлахаараа яриа хөөрөөтэй буу халцдаг ийм хэмжээнд л байсан. Би бол гүр ахыхаа шүлэг зохиолыг их үнэлж явдаг.